За бүгдээрээ би биенийхээ царайг хараад Есүс бол Христ гэмээр унгалцгаая. За жоохон эвгүй байна уу те? Харж байгаа хүмүүс ба. Яагаад гэсэн ч гэсэн зүгээр бид бол Бурхны хүүхэд. Тэгээд манай энэ үгийн нэрийн төлөө Есүс Христ загалмайтаар завтлагдсан. Эртгээгээр насарсан. Тэгтээ үгээр дууссан биш. Хүүхдээс 4 өдрийн турш дахин амьдсан байгаа. Тэгээд бидэнд онцгой эрх мэдлийг өгсөн байгаа, хүч чадлыг. Бид нар Есүс Христ гэдэг тэрхүү хүчийг ашиглан бид өөрсдийнхөө хүнээ хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг Христ итгэл хүмүүс одоо хийж чадахгүй байгаа учраас тэгээд энэхүү гарцыг одоо олоогүй учраас буруу урсгал тийм ээ гаж урсгал хэрэг зүйл ийм одоо урсгалуудад итгэгчтэй алдчих эхэлж байгаа. Тэгээд Назарын хавьд Назарын газарт очиод Есүс Христ ингээд хүний үндсэн одоо асуудлыг ярихад түүнийг эсэргүүцсэн хавцал хүртэл одоо өнгөрсөн 7 хоногт ярьсан тийм ээ түлхэж тулгаж байгаа нь бол хүмүүсийн одоо бодит байдал байгаа. За түүнээс болоод Есүс Христ Назараас гараад түүний хажуу талд нутаг болох Намрооны газар тэнд очин сургаалаа айлдаж эхэлсэн. За тэгээд энэ гац очиод юу гэж тунхулж байгаа та бүхэн маш сайн ойлгож хүлээж аваад өөрийнхөө амьдралд эргцүүлэн харьцуулан Есүс бол Христ гэмэх зүйлийг хунхаглан Есүсийн өнөөдрийн зааж байгаа хүн зүйлийг амьдралтаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгээ өнөөдрийн нэшлэн гарч байгаа шиг Есүс Христ гэдэг үгэнд нэрэнд итгэдэг нэгэн дэр жоо тэр бүхүү өрөөл та бүхэнд ирээсэ гэдгийг өрөөж байна. Амен. Тийм болохоор Есүс бол Христ гэдэгт итгэдэг хүнд ирдэг Бурхны ерөөлийг Матай номын 11 тодорхойгоор одоо харуулсан байдаг. За Матай номын 11-ийг уншийе. Есүс 12 шавья дуудаад тэдэнд бузар сүнснүүдээс дээгүүр ирэх мэдлийг өгсөн нь тэдгээрийг зайлуулах бүх төрлийн өвчин эмгийг эдгэхийн тулд ажээ. Амен. За энд юу гэж хэлж байна гэхээр итгэдэг нэгэнд нь бүх сүнсийг одоо эдгэх тэрхүү эрх мэдлийг өгсөн гэж байна. Тийм ээ. Хүний сүнсэн дотор хүртэл ингээд өвчлөлийг өгж байгаа тэрхүү муу ёрийн сүнс могой дээр үеийн одоо тэнгэрээс унсан луу буюу архаг сүнс гэж хэлж байгаа тийм ээ. Мөн Лукийн 10:19 дээр хэлсэн байдаг тийм ээ. Бас энэхүү эрх мэдлийн талаар тодорхой хэлсэн байдаг. За тэрийг уншийе. Харагтун могой ба хилэнцэд хорхоонуудад халдах дайсны хамаг хүчээс дээгүүр эрх мэдлийг би та нарт өгсөн. Та нарыг юу ч хор учруулахгүй гэсэн байна тийм. Мөн адил үүн дээр муу сүнс, бузар сүнсийг могойг устгах түүнээс илүү зайлуулах эрх мэдлийг өгсөн гэж байна тийм ээ. Би урд нь Лук номын 10:19-ыг өөрийн биедээ одоо энэхүү эрх мэдлийг авахыг хүсээд ингээд хүсэмжлээд ингээд залбирдаг байсан бүр ингээд мацаг оролтоор залбирал хүртэл хийдэг байсан байгаа. Энэхүү эрх мэдлийг ингээд өөрийн болгохын тулд би өнөөдрийн Библийн ишлэлийг өөрийнхөө надад өгсөн Бурхны үг хэмээн одоо ойлгон хүлээж аваад өөрийн болгохын амьдралдаа хэрэгжүүлэн тулд маш одоо олон удаагийн урт хугацааны нөгөө нэг мацаг оролттой мацаг оролтыг хийж ирсэн байгаа.
Тэг яагаад гэвэл тэгж удаан хугацаагаар мацаг барих юм бол би нэг авна гэж бодсон. Гэтэл тухайн үед чилбүү гэдэг нэг бас уул байдаг юм байна. Тэр уулан дээр 40 өдрийн турш одоо аа залбирал хийжсэн. Тэр хүн нас орчихсон гинэ. Тэгээ би тэр хүний юг яриаг сонсонгуудаа айгаад 7 хоног л одоо мацаг барилт хийгэнгүүтээ болцсон байгаа. Өгчүүл яана гэж. Тийм хэмжээний би тийм сул дорой аймхаа нэг юм байсан. Тэгээ би тэрхүү энэ эрх мэдлийг аавна гэж шийдээл урт хугацааны ийм мацаг барилтыг хий гэж шийдсэн. Тэгээ гिचүү түүнээсээ одоо аль хэдийн болчихсон байгаа. Аль өөрийгөө ингээд айснасаа болоо болцсон. Гэтлээс Ганнами нэг Сумон гэдэг газар бас ингээд 7 хоног урт хугацаагаар бас ингээд мацаг барьсан байгаа. Гэтэл тэнд би 10 хоног хийгээд 11 дэх өдөр дээр ирсэн чинь миний биед баг зэргийн өөрчлөлтүүд орж эхэлсэн байгаа. Толгойн үзээс ахвал хүлийн төгсгөл хүртэл энэ муу хоёрын сүнснүүд миний биед хэрхэн ажилдаг вэ гэдгийг бүр ингээд нэг бүрчлэн нарийн тодорхой ингээд мэдэрч эхэлсэн, ойлгосон. Тэгээд би юуг ойлгосон бэ гэхээр энэ муу сүнсний ажил болохоор би хөв хүн бол миний зан арын шин болон ямар нэгэн зүйлд ямар ч хамаагүйгээр эцэцгэлгүй үргэлж миний биед явагдаж байт юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд тэр муу сүнс ингээд миний биеэр зүгээр ингээд тоглоом тоглож байгаа юм шиг ингээд тоглолдог тийм ээ. За толгоор явлаа гэх юм бол толгойн өвдөл нүд рүү орох юм бол нүд нь ингээд гарах гэж байгаа юм шиг өвдөлтэй. Чих рүү н орох юм бол юм сонсогдохой болол хамар руу н орчих юм бол хамар ам битүүрэл ингээл бүр амьсгалж чадахгүй хэмжээний ингээд намайг зовоод өссөн. Гинт ингээд тэгээ тэр муу сүнс миний хоолоор орчих юм бол ингээл хоолоо хавдаал амьсгалж чадахгүй. Тэгэл ингээл цээжрийн сүнээ оронгууд ингээл гинт цээжээр нь хатгаал те. Маш хүчтэй үзүүртэй хатгах байгаа юм шиг өвдөл. Тэгээ тухайн үед надтай хамт тэнд ингээд нөгөө нэг намттай хамт мацаг барилтанд залбир хийжсэн тэр хүн ч гэсэн миний ингээд гэрч болж исэн. Тухайн үед ямар хэцүү, ямар их ингээд тэр муу сүнснүүдэд тэмцэлдэж байсан мэ гэдгийг бэрчлэх бах. Тэгэд нэг өдөр нэг мэдсэн чи 21 дэх өдөр нь болчихсон байгаа. Тэгээ 21 дэх өдрөө болох үед миний бие маш хөнгөн болж ирсэн байгаа. Тэгээд за өдөө хүртэл ингээд мацаг барилт залбирчсэн залбирлуудаас хамгийн анх удаага 20 дахь өдрөө ингээд хүрчихсэн тохиолдол болсон байгаа. Тэгээд муу сүнсийг ингээд зайлуулаад усны дараа юу бодогдвэ гэдгсэн чинь макколи бодогдвол, чокобай бодогдвол гэсэн чинь идэх юм бодогдсон. Гинт ингээл тэр уулан дотор хээр байхад хүртэл ингээл энэ таанаас нь ч мэдэхгүй гомингийн үнэр өндөртэй л бүр ингээд маш их ингээд цорилтонд орж исэн. Тэгэл тухайн үед ингээл болимоор санагдал одоохон яг энэ нөгөө нэг юугаа зогсоомоо санагдчихсэн. Тэгээд тэгээ байжсэн ч хүмүүс чамааг ингээ бурхан онцгойлон дууцсан учраас чи өөрийнхөө эрх мэдлүүд бүзэл бодлыг хаяад пастор болоо гэж хэлдэг байсан байгаа. Тэгэхэд би огтхонд зөвшөөрдөг байсан байгаа. Өмнө нь хүмүүс тэгж хэлэх үед тэгээ би тухайн үед ууланд гараад залбирал хийгээд мацаг барилтыг хийх үед ойлгосон. Тэгээд муу сүнсний ажлуудыг байдаг гэдгийг мэдсэн, өөрийнхөө мөн чанарыг олсон. Тэгээ би түүнээс хойш энэ муу сүнсний ажил хэрхэн явагдаад яагаад ирээд байгаа юм бэ гэдэг талаар ингээд ийм сониуч зан үүсэж эхэлсэн байгаа анх удаага. Тэгээ би ер нь бурхны ажил, муу сүнсний ажлын талаар илүү сонирхож эхэлсэн. Тэгээ тэр маань явсаар агаад Эхлэл 3:15 дээр ирсэн. За Эхлэл 3:15 та бидний сүнсэнд биенд биений эзнэр хамтдаа оршихгүй бол Эхлэл 3 дугаар бүлгээр дамжуулан муу ярийн сүнстэй бидний биеийн дотор, бидний сүнсэн дотор байшингаа одоо гэрээ барьж эхэлдэг байна.
гэдгийг ойлгосон. Тэгэд Эхлэл 3:15-ыг өөрийн болгосон нэгэн Бурхны үгэнд дуулууртаа андан муу сүнснүүдийг зайлуулдаг гэж товчхондоо ингэж хэлж байна тийм ээ. Өнөөдрийн ишлэл дээр ч гэсэн. Тэр болохоор Яков номын 4:7 дээр гарсан байгаа. За Яков хэмээх итгэгч болохоор анхандаа Есүсийг галзуурчихсан гэд түүнийг хавцлаас түлхэх гэж байсан хүмүүсийн нэг байгаа. Өөрийн сүнсийг өөрчлөхийн оронд Есүсийг Йосефийн хүүгээр хараад өөрийнхөө ахаар бодсон Бурхны хүү гэдгээр нь хүлээж аваагүй учраас тэгж хандсан байгаа. За Яхов 4:7 уншицгаая. Тиймээс Бурхан захирагдах тун Деволыг эсэргүүц тэгвэл тэр та нараас зайлна. Амен. Тэгээд хэдийгээр Бурхны хүү дахин амьсан Есүс Христ гэж хэлсэн ч гэсэндээ тэр итгээгүй хизээ хойно нь ойлгосон. За бүр хизээ хойно нь ойлгосон. Тэгээ ойлгохдоо яаж хэлсэн мэхээр өөрийнх нь бие Эхлэл 3:8 дээр гарсанчлан муу ари сүнснүүд бидний ингээд бие дотор сүнсэн дотор хэрхэн ажиллаж байгаа гэдгийг үгийн дагуу харан шүүх ойлгох үедээ бид үнэхээр Бурханд итгэдэг. Эхлэл 3:15-д эхэлж итгэдэг байгаа. Та бүхэн ч гэсэн яг үүнтэй адилхан Бурхны үгээр өөрийгөө нэг хараарай. Тэгээд Матай номын 12:28 дээр гарсан байгаа. Яаж өөрийгөө шалгах вэ гэхээр Матай 12:28 дээр хэлсэн байгаа. За Матай номын 12:28-ыг уншицгаая. Гэвч би Бурхны сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Бурхны хаанчлал та нарт ирчгээд байна гэсэн байна. За та Бурхны ариун сүнсээр Бурхны үгээр муу сүнсийг зайлуулахгүй мөн сайн мэдээ тараахгүй байх аваас бидний амьдралаас сатаны ажил хизээж холдохгүй гэсэн үг байгаа. Эхлэл номын 6 болон 11-д гарсан Нефилжүүдийн үүсгэсэн тэрхүү муу ёрийн сатанлаг амьдралын тэрхүү хэм маягаас бид гарч чадахгүй гэсэн үг. Энэ бидний биед аль хэдийн ингээд уусчихсан шингэчихсэн амьдралын хэм маяг болчихсон байгаа учраас үүнийг өөрчилж чадахгүй байгаа. Тэгэхээр та бүхэн би гэдэг хувь хүндээ баригдчихсан байгаа гэсэн үг. Тэгээ би гэдэг тэр юугаараа оршихугаараа хин нэгэнд ингээ ашиглуулж байгаа тийм ээ. Нэг гэсэндээ муу сүнсэнд оршуулж юм ямар нэгэн байдлаар ингээд ашиглуулах тэрхүү үндэс суурин тавьдж гэсэн үг. Тэгээ Бурхны эрх мэдлийг, Бурхны үгийг Бурхан төлөөгч мэдэхгүй зүгээр л тэр дотроос гарахыг хүсэж байгаа нэгэн зүгээр л эзэн минь гэж орилохоос өөрийгөө ч хийхгүй байгаа. Тодорхой хэлэх юм бол өөрийнхөө эрх ашигын төлөө зүтгэж байгаа. Тэгээд өөрийгөө зовоож байгаа нэгэн гэж хэлж болно. За тэгээд сүүлдээ тэр хүн нь ямар хуу байдалтай айлдгаа гэхээр шашин шүтлэг хэмээх зүйлд автан хуурам шүтэн ч юм уу шашин шүтлэгт автан түүгээрээ дамжуулан өөрийнхөө хүслийг биелүүлэхийг хүссэн нэг ийм л байдалтай болж байгаа. За Иохан номын 8:44-т гарсан байгаа. Хизээж өөрчлөх боломжгүй тэрхүү байдалд бид аль хэдийн орчихсон байгаа шүү дээ, тийм ээ. Та болон бид нар энэхүү өөрчлөх боломжгүй энэ зүйл дотор ингээд орчихсон. Тэгээ бид юу ч хийсэн ерөөсөө өөрчлөгдөж чадахгүй аль хэдийн ингээд амьдрал буугаад өгчихсэн ийм байдалтай байгаа. Үүний дагуу бидний амьдрал аль хэдийн ингээд нуруу уналтанд орчихсон байгаа учраас сүнслэг өвчин тэгээд мөн оюун санааны өвчлөлүүд өвчлөлүүд ирэнгүүт бидний амьдрал ч гэсэндээ унж эхэлж байгаа. Тэгээ хүмүүсийн бие нь бүгд өвчлөлтэй байна тийм ээ. Үнийг
энэхүү бидний бодит байдлыг Библи бидэнд одоо дахин нэг харах боломжийг олгож байгаа, шалгах. Тэгээд хүмүүс цаг нь хугацаа өнгөрөх тусам улам одоо сонирн байдалтай болж эхэлж байгаа. Тийм ээ, сайжрах биш улам дорцоор байгаа. Түүгийг үнийг яаж харах болох вэ гэвэл одоо дэлхийн ертөнцид тийм ээ нийгэм маань аль хэдийн ингээ уналтанд орсон байна тийм ээ. Тэгээ биднэрт одоо цаашдаа ирээдүйн төлөөх нөгөө нэг ийм авралын ямар нэг ийм одоо зүйл байхгүй, ямар ч одоо аврал ч юм ингээд амьдралын ингээд дээш одоо хямаан ирээдүг харах одоо юм ямар ч юм итгэл найдваргүй болчихсон. Гэтэл үнийг нь одоо хүмүүс муу сүнснүүд харангуйтаа юусэн гэхээр одоо K-pop hunter буюу одоо залуучуудын үзээд байгаа тийм Google-тэй кино анимашн байгаа байхгүй юу? Тэрэнд болохоор гурван шиг ийм одоо гурван төрлийн ийм одоо мудаан буюу бөөгийн талаар гардаг. Тэгээд тэр бөөнөр болохоор дуулаад бүжиглээтэй ямар нэг юм үйлдэл хийгээд дэлхийн ертөнцийг аварж байгаа тийм одоо утга учиртай ийм анимашн байгаа. Тэнгүү түүрийг хараад хүмүүс юу гэж харддаг гэхээр бид нарт ингээд ийм бурхан биш иймэрхүү зүйл хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг одоо мэдрүүлж байгаа. Ийм одоо бурханы биш ингээд муу сүнсний ажлууд дэлхийд даяар явж байгаа. За ингээд харах юм бол хэдийн мөнгөтэй ингээд боловсралтай хүмүүс ямар нэгэн байдлаар гинт ингээд өвчлөлт давтдаг тийм ээ. Эсвэл ямар нэгэн байдлын ингээд донтолтонд ингээд орсон ихэнх хүмүүс тийм ээ. Эсвэл зарим хүмүүс ингээд одоо сэтгэл готрал, гахарлын өвчтэй. Ямар нэгэн байдлаар хүн болгонд иймэрхүү одоо сүнслэг өвчлөөр дамжиж ирсэн өвчлөлүүд биед нь ингээд орчихсон байгаа. Тэг ямар нэгэн байдлаар ингээд сүнслэг өвчтөнд өртчихсэн байдлууд байгаа. За тэр өвчлөө мартах ямар нэгэн зүйлээ мартах бол одоо нэг өдөр макколи уувгүй юу тэр өвчин нь алга болсон юм санагдаад тий. Тэгээд нэг өдөр хоёр өдөр уухгүй болонгод бүр ингээд тэр ганцлах турлан томроод тэр нэг зүйлтэй дарагдаад байгаа юм шиг тийм сэтгэл төрөөд тэгсээр байгаа дархинд орд хүмүүс маш их байгаа. Тэгээд ийхүү баг багаар алхамаар бидний амьдралд уусан орж муу сүнс өөрийн тугийг ингээд бидний амьдралд ингээд зоодог гэдэг мэдэхгүй байна. За 2 дугаар Коринт номны 14-д байгаа энэхүү ишлэлийн дагуу бид нэр өөрсдөө хүлээн зөвшөөрөх үед Есүс Христ гэдгийг хүлээн аван ариун сүнс бидний дотор орж ирдэг байгаа. За бид нүдэнд харагдахгүй байгаа сүнслэг ертөнцийг хэлж байгаа тийм ээ. За 2 дугаар Коринт 14-ийг уншъя. Бидний байлдааныг зэвсгэн махбодих бус харин ялагдашгүй ялж чадах бурхны хүчит зэвсгүүдийн бид цэцэрэхийг нурааж гэсэн байна. Амен. За юу вэ гэхээр бид нар сүнслэг тэмцэлэг байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд маш хүчирхэг, маш олон муу өрийн сүнснүүдийн одоо цэрэг айрам аль хэдийн бидний амьдралд ороод ирчихсэн байна тийм ээ. За 15-ыг уншицгаая. Өргөжлүүлээ харах юм бол үүний талаар маш дэлгэрэнгүй Библиэлд гаргасан байна. За 15-ыг уншъя. Бурхны мэдлэгийн эсрэг босогч аливаа бардамдлыг устгаж бодол бүрийг Христийн дуулуурт олддог. За юу гэсэн үг гэхээр бид нар Бурхны талаарх мэдлэгийг аль хэдийн одоо эсэргүүцдэг тийм ээ. Тэр мэдлэгийг хүлээн авдаггүй байдалтай байна гэсэн үг. Бүх бодол санаа нь бүх зүйлийг үгүй хийх, үгүйсгэх, хин нэгнтэй эрсэлдэх, хамт байгаа хин нэгээ гэр бүлийнхнийгээ орчин тойрныхоо хүмүүсийг галзууруулах хэмжээнд тэрхүү одоо байгаа. Эсвэл өөрөө эцэст нь галзуурч дуусах хэмжээний
тиймхүү хүчтэй одоо муу сүнстэй бидний бие дотор ингээд оршиж байна гэсэн үг. За Галаат номын за цуглаанд ингээд ямар нэгэн байдлаар би болж энэ ихүү одоо өөрийг гэсэн нөгөө нэг юм сүнслэг тэмцэл хийхгүй байдлаас шалтгаалаад би төвтэй болоод ирэнгүүтээ цуглаан болгоных нь өөрсдийн гэсэн нэг тийм сүнслэг биш юм зүгээр юм хүний ингээд нөгөө нэг хүмүүс тэгээ сайхан харагдахаар тийм ээ ямар нэг юм ариун цэвэр хүчтэй юм одоо юм орчин үүсгээд түүндээ хүмүүсийг автуулахаар ингээд бэлддэг байгаа. За энэ талаар Галаат номын 2-ын 13 16 дээр гарсан байна. Гэлээж бид альва хүн хуулийн үйлсээр бус харин Христ Есүст итгэх итгэлээр зөвтгөгддгийг мэднэ. Тиймээс бид хуулийн үйлсээр бус харин Христэд итгэх итгэлээр зөвтгөхийн тулд Христ Есүст итгэсэн шүү дээ. Яагаад гэвэл хуулийн үйлсээр зөвтгөгдөх мах бод гэж үгүй. Амен. За юу гэсэн мэхээр хүмүүс болохоор үйлдэлээрээ одоо нэг хүмүүсийг зөвтгөх ариун хүн гэдэг одоо тийм ойлголтуудыг бий болгоод байгаа. Гэтэл Библиэр гарсан бид зөвхөн Христэд итгэлээр зөвтгөгдсөн гэсэн байна тийм ээ. Тэгээд яагаад гэвэл хуулийн үйлээр зөвтгөгдөх мах бод гэж үгүй. Зөвхөн ариун сүнсээр Есүс Христээр л бид зөвтгөгдөх боломжтой гэсэн байна. За үүний дараа тодорхойгоор Галаат номын 2:2 дээр нэвсэн байна. Амьд байгаа нь би биш харин миний дотор амьдардаг Есүс Христ юм. Идүүгээ махбодтой миний амьдарч байгаа намайг хайрлаж миний төлөө өөрийгөө өргөсөн Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм. Амен. За тэгэхээр одоо миний дотор оршин байгаа нь Есүс Христ гэж байна тийм ээ. Хэрвээ за 21-ийг уншия. Би Бурхны нэгүслийг хөнгөн үзэхгүй хэрэг зөвхт байдал нь хуулиар илэрдэг бол Христ дэмий өгсөн ажээ гэсэн байна. Амен. Тэгэхээр юу вэ гэхээр зөвхт байдалд одоо өөрийгөө зөв нэгэн би бол ариун нэгэн хэмээ өөрийгөө өргөмжлөх нь болохоор Есүстийг одоо дэмий өгсөн болгож байгаа гэсэн утгатай үгийг хэлж байна. Би бол ариун нэгэн би бол тийм гэж одоо өөрийгөө Бурхны үгийн өмнө Бурхны ажлын өмнө зөвтгөх түйлгэх бүрт Есүс бол Христ хэмээн тэрхүү бодолтойгоо тэмцэх хэрэгтэй. Адил бид ариун сүнсээр Есүс Христийн үгээр Христ дотор зөвтгөгдсөн. 2-р Коринтын 2:10-ыг уншицгаая. 1-р Коринт номын 2:10-11. Гэвч Бурхан үннийг сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсыгч нэгтэлдэг ажгүй. 11. Хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыг Бурханы сүнснээс өөр хинч эс мэднэ. Бурхан бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг биш харин Бурханы сүнсийг хүлээн авсан юм. Амен. За бид нар Иесус Христийг хүлээн авсан хэмээн хэлдэг мөртлөөсөө бид аль хэдийн махан биеийн дагуу амьдраад байгаа. Тиймээс бид махбодын одоо мэдрэхүүгээ махбодын бодлоо, махбодын хүслээ аль хэдийн Есүстэй хамт загалмайлаар цовдлсон гэж итгэж байгаа бол тэр бүх бодлоо бүгдийг Есүс Христийн нэрээр нураах хэрэгтэй. Яагаад вэ гэвэл бидний амьдралд Бурханы төлөвлөгөө байгаа тийм ээ. Ариун сүнсний бэлхэм дүүрэн байдлыг ав. Хизээч Бурханы ариун сүнс амиа хоорол тийм ээ гэж хэлдэггүй байгаа. Есүс бол Христ. Бид бол Бурханы хүүхэд. Бүх асуудал дууссан. Муу сүнсээ зайл, ариун сүнсний дүүрмэл. Дэлхийн илгээлт. За бид нар энэ хүү Бурханы ажлын дотор байгаа учраас энд байхын тулд Бурхан биднийг дуудсан. Тэгээд энэ хүү ажил дотор
байх үед Есүс Христийн амд байх үед тэр хүнд итгэх үед бидний бие махбод сүнс аяанда эрүүл болж эхэлдэг байгаа. Эдгэрдэг. Энэ тентхийн одоо бөө нэг шүтээнд ингээд мөргөх үед бид нар их хүмүүс яат гэхээр байраач авч өгөөл, машин дэргэж авч өгөөл, бүх хөрөнгөө өгөөл, тэр тэгэл хүүхдүүдэд хүртэл өргөдөг тийм ээ. Одоо жишээ нь гэх юм бол одоо эсрэг урсгал тийм ээ, гаж урсгалууд хүртэл шүдэн унцсан ингээд сонин юм ярьдаг, мэдрэл муутай юм шиг юм хүн итгэхийн аргагүй зүйлсийг яриад өөрийгөө бурхан гэж хэлдэг. Тэрхүү хүмүүсийг хүртэл ингээд дагаад амьдралаа бүр өөр хүүхдүүдэд өргөчихсөн хүмүүс байж тээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр муу сүнсэнд давтчихсан байгаа гэсэн үг. Одоо тэгсэн чинь тэр алтартай одоо тэр хүмүүсийг одоо хүмүүсийг одоо хулигдсан гэх юм уу? Тийм хүмүүс зөндөө байгаа аахгүй. Нийгэмдэр өөрийгөө бурхан гэж хэлээд гэтэл тэр хүмүүс яасан бэ гэхээр бурхан гэж хэлчихэд өөрсдөө одоо нэг хүн алдартай нэг хүн гэх юм бол бие нөвдөө гэж хэлэнгүүтээ одоо уул руу гараад амрах гад одоо уул нь бүгдсэн гэх нэг жишээ нь үнэхээр бурхан юм бол тэр өвдөх ёсгүй шүү дээ тийм ээ. Бас нэг жишээ гэх юм бол маш олон дагалдчдаас өөрийгөө бурхан гэж хэлж ирсэн ариун сүнс одоо бурханы хүч чадалтай гэж хэлсэн нэг хүн одоо шоронд байх жишээ нь тийм ээ. Үнэхээр бурханы эрх мэдэл бол ингэж ирдэггүй. Жинхэнэ эрх мэдэл болохоор хүмүүсийг цуглуулж өөрийгөө ариун мэд жүжиглэх биш. Муу сүнсийг зайлуулдаг бол жинхэнэ бурханы эрх мэдэл байгаа. Бурхан эзэн хүмүүс ямар ч байдал, ямар ч асуудлын үед, ямар ч нөхцөл байсан Есүс Христийн нэрээр муу сүнснийг зайлуул гэсэн байгаа. Та нар намайг хэн гэж дууддаг вэ? Есүс бол Христ амьд урт болохны цар ганц хүү юм. Хэмээн тунхаглагч бурхны хүүхдүүд буюу муу ёрийн сүнсийг муу сүнсийг зайлуулах эрх мэдэлтэй бурхны хүүхдүүд бий болж байна гэсэн үг. Энэхүү Есүс Христийн нэрээр залбирах үед биднэрт Тэнгэрийн хаанчлалын дэлгүүрийг өгсөн тул энэ газарт үйлдэх бүр тэнгэрт үйлдэх энэ газарт хаалттай зүйлийг нээх үе тэнгэрт нээгдэж байдаг. Тэрхүү гайхамшигтай ёроол хүч чадлыг өгсөн. Та бүхэн 6000 жилийн тэртээс хүн төрөлтөд үүссэн гэж үздэг тийм ээ. Тэрхүү хүн төрөлтөд үүссэн хойш бид нарын ДНХ-ээр дамжин ирсэн бидний одоо бүх өвгдөөдсөн юг харах юм бол маш ингээд хэцүү харахаас ч одоо мэдхийг хүсэхгүй хэмжээний одоо тийм бүх асуудлууд зөндөө байсан байгаа. 했던 집안이요 가문이라면 정신 바짝 차리고 예수는 그리스도 집중하세요. 복음과 전도 외에는 сайн мэдээ болон сайн мэдээ тараах болон сайн мэдээ тунхаглах өөртөө тунхаглах болон бусдад сайн мэдээ тараахаас өөр ямар ч бидэнд илүү чухал эрх мэдэл чухал зүйл гэж байхгүй байгаа. Тэрхүү эрх мэдлийг хэрэг ашиглах үед бидэнд шинэ одоо амьдрал шинэ бүх зүйл шинээр нээгддэг байгаа. Өнөөдрийн Библийн ишлэлээр хэлсэн шиг Есүс Христчиг эрх мэдэлтэйгээр тэрхүү муу сүнснүүдийг хөөн зайлуул хэмээн өрөөж байна. За бидний эргэн тойронд сүнслэг байдалтай ийм асуудалтай хүмүүс маш их байдаг байгаа. Өөрийгөө ямар зүйл хийж байгаа, юу ярьж байгаа гэж мэддэггүй хүмүүс маш олон бодсноос ч их байдаг байгаа. За бурхан байдаг гэдэгт өөрөө итгэхгүй байгаа мөртлөөс итгэж байгаа юм шиг дүр үзүүлдэг хүмүүс байгаа.
몸에서 떠나가라. Тэгвэл итгэхгүй байхад би өөрөө ч бүрэн итгэхгүй байхад итгэсэн мэт ингээд дүр үзүүлж байгаа муурьсаас минь зайл хэмээн тушаах хэрэгтэй тийм ээ. 무엇이든지 전에 기록한 바는 Ром 15-ийн 4 дээр гарсан шиг 지금 우리로 하여금 지금 эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр бичвэрийн төвчээр болон урамшууллаар дамжин бидэнд найдвар байх юм. Амен. 지금 여러분이 Одоо бид энэхүү эрх мэдлийг ашиглах аваас Хеврэ номын 4:12-д хэлсэн шин Бурхны үг амьд бөгөөд 지금 여러분이 하나님의 영을 받았으니까 하시면 되는 겁니다. 기록된 하나님의 말씀은 믿는 자에게 지금 성취되어지고 응답되어지고 살아서 역사하십니다. за Библиэд тунхаглагдсан бичигдсэн энэхүү Бурхны үгэнд итгэх үед бүх зүйл боломжтой. Хеврэ номын 13:8-д хэлсэн мэт тийм ээ. Есүс Христ нь өчигдөр ч өнөөдөр болон өөр ижил 영적 세력을 이기는 영적 싸움의 전사들이 되기를 축복합니다. за сүнслэг зэмслийг бий болгодог сүнслэг тулаанчид болохыг таавныг өрөөж байна. Энэ бол бидний зайлшгүй хийх ёстой зүйлс. За өнөөдрийн ишлэлээр тодорхой гарсан байгаа тийм ээ. За сайн харах юм бол муу сүнсэнд эзэмдүүлсэн нэгэн гэсэн байгаа тийм ээ. Муу сүнсэнд автсан нэгэн гэсэн байгаа. 에서만 강조하는 세 가지가 있어요. За өнөөдөр энэхүү Библиэлд тунхаглагдсан энэхүү зүйлийг 3 зүйл байгаа. Тэр 3 зүйлийг л сайн тогтоогоод аваарай. За нэгдүгээрт нь Адамаас хойш бүх хүн төрөлхийн гим нүгэлт автсан байгаа. Унсан. Үүнээс болоод хүмүүс тэгш бус байдал үүссэн гэж үдээд хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байгаа. Энэхүү одоо зовлон шаналд автсан. Тэгээд энэхүү зовлон шаналаас гарах арга замаа хайн ирсээр одоо төөрөлцөөр байгаа. За үүний талаар Ром 3:23 дээр хэлсэн байгаа тийм ээ. Бүгд нүгэл үлдсэнд бол Бурхны алдар сүр төрдөггүй. Амен. 6-гийн 23 дээр гарсанчлан учир нүглийн хөлс нь үхэл харин Бурхны бэлэг бол бидний эзэн Есүс Христосрох мөнх ам юм. Амен. Үүн дотор одоо бүх хариулт нь байна тийм ээ. Бидний амьдарч байгаа орчин нөхцөл энэхүү газар нутаг хүртэл бүгд одоо Адамаас хойш хараалт автсан байгаа. Энэ болохоор хүн амьдрах хэмжээндээ амьдрах тусмаа үргэлж одоо бүх нөхцөл байдлууд тэр хүний амьдралыг одоо үгүй ихээр ирдэг. Би ямар нэгэн зүйлийг буруу хийснээсээ болоод шийтгэл авч байгаа биш. Зүгээр л гэв гинтхэн бидний амьдралыг сүрх хэмжээнд ингээд тийм зүйлүүд бий болдог байгаа. Цаанаасаа хувьтай ялна шүү дээ. Гинт ингээл би сургуульд яваад ирчихээ гарсан хүүхэд нь нас орчоод ирдэг ч юм уу те. Эсвэл ханаа би ажилдаа авч ирэх гэл гарангуудаа ирдгүү ч юм уу те. Гэх мэтчлэн. Сүрэл гэдэг нь юу вэ гэхээр дэлхийн ертөнд сүрж байгаа биш. Тэр хүний амьдрал нь сүрж байгаа гэлж байгаа. Гинтхэн нэг л өдөр ирдэг байгаа. Дараа нь өндөр настай болсон дараа ч гэсэндээ маш өндрөнд боловсрал эзэмшээд улс орныхоо төлөө зүтгэж агаад өндөр насндаа ерөнхийлөгч болсон байгаа. Тэгээд ерөнхийлөгч болох хугацаанд маш их стресс аваад хэцүү одоо өөрийнхөө их орныг их орноо
эх орноо улам одоо хөгжилтэй болгохын төлөө ард түмний азралын амралд амьдарч байсан тэр нэг ерөнхийлөгч тэтгэвртэй гараад тэгээд за одоо нэг амрыг даа гэд амрах юмд очисон чинь хор тавдар тусчихсан байсан байна. Тэгээд хор тавдар нь бүр бүх бээр нь одоо тархчихсан хэмжээний тийм ээ. Тэг ингээд хичээсэн боловч одоо хүмүүсийн амьдралыг өөрийнхөө хүслийн дагуу хүмүүсийн амьдралыг ч гэсэндээ ингээд өөр дээшлүүлэхийн тулд ингээд амьдарч исэн нэгний төгсгөл нь одоо ийм байна тийм ээ. Бас ингээд Америкт том ингээд үйлдвэрлэл бий агуулах гээд Солонгосын бас нөгөө нэг эдийн засгийн дэмжинд маш том ажил хийж явж байсан хүн гинт нэг өдөр ингээд төмөр гинжээр одоо ингээд гинжлүүлэх хэмжээнд ингээд хүрсэн байна. Тийм одоо мундаг эрх мэдэлтэй байсан хүмүүсийн төгсгөл нь ийм байна тийм ээ. Тэгэхээр амьдрал сүрэл төрн гэдэг бол эрх мэдэлтэй ухаантай мөнгөгүй бол ямар ч хамаагүй бид нар ингээд Есүс Христийн нэрээр өгсөн тэр эрх мэдлийн дагуу муу сүнсийг зайлуулах үед энэхүү бидний амьдралыг сөөрүүлж байдаг бүх нөхцөл байдлуудыг үгүй болгоно, арилгана гэсэн үг. Өөр юу ч биш. Эхлэл 3:15 Бурхны үг байгаа. Үг нь бахан бий болж ирсэн. Есүс Христийн нэр. Йохан 14:6 дээр гарсанчлан тийм ээ энэ бол хэлсэн байгаа тодорхой. За тэр юу вэ гэхээр би эцгээс гуйхад тэр надад тэр та нарт өөр туслагчийг өгөн тэр нь та нартай өөр тамд байна. Амен. За энэхүү биднийг хүнд хэцүү сүрлийн байдалд байх үед бид эзнээс гуйх үед бидэнд туслагчийг өгнө гэсэн байна тийм ээ. Амен. Энэхүү Марк 10:45-д хэлсэнчлэн энэхүү сүрлийн нөхцөл байдлыг бидний амьдралд тулгарч болох энэхүү сүрлийн нөхцөл байдлуудыг Есүс Христ загалмай өглөөр бүгдийг нь үгүй хийсэн байгаа. Бидний бүх авах ёстой тэрхүү харааллуудыг Есүс Христ бидний өмнөөс загалмай дээр цовдлсон байгаа. За 10:45-гийн учир нь хүний хүү үйлчлэхийн тулд бас харин үйлчлэхийн тулд мөн олонний төлөө амиа золиос болон өгөхийн тулд ирсэн мэлээ. Амен. Түүний талаар тодорхой гарсан болохоор Йохан 1:3-8 тэр юу үг гэхээр өөр зүйлийг хайж энэгэлдэж олон юм ярьж явуулгүй. Есүс бол Христ гэдэгт итгэе гэсэн байна. За үүнийг маш тодорхой хэлж байгаа зүйл юу вэ гэхээр Йохан 3:8-ыг хэлсэн байна. Түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг гэсэн байна. Амен. Энэхүү Есүс Христийн нэрээр муу сүнсүүдийг зайлвал өөрийгөө Бурхны өөрийгөө одоо цэвэр ариун мэтээр өөрийгөө одоо өргөмжлөн хүмүүс тааламжтай тэрхүү нөхцөл байдлыг бий болгохын оронд Есүс Христийн нэрээр муу сүнсийг зайлвал энэ бол хамгийн одоо бидэнд өгсөн хамгийн том одоо эрх мэдэл байгаа. Та бүхэн үнэхээр үнийг мэдэж авах хэрэгтэй. Та бүхэн муу сүнсний ажлыг зайлуулахгүйгээр амьдрах аваас бид муу сүнсийг ялах боломжгүй учраас яванда шашинлаг байдалд ордог байгаа. Итгэл үнэмшлээсээ дайлгаад муу сүнс, харанхуй сүнсүүдийг зайлуулах эрх мэдлийг та нар өөрийн болохгүй мал тэрхүү муу сүнснүүдийн эрх мэдэлд байгаа хүчтэй нэгэнд өдөрдүүлэн явахаас өөр аргагүй болдог ба. За юу гэхээр бас нэг гарч ирсэн гаж урсгалын нэг тэрүүн хүний талаар ярьж байна. 80 настай нэлээд өндөр настай хүн байсан ч гэсэндээ
тэрхүү ингээд өөрийгөө бурхан хэмээн одоо өргөмжлөөд маш олон эмэгтэйчүүдийг ялангуяа ингээд 오늘부터 이놈 저놈에게 끌려다니지 말고 예수 그리스도의 хохирогч бол үлдээсэн тиймэрхүү юм түүхүүд байд юм байна. Тэгээд юу гэсэн нэхэр тэр ухаантай хөөрхөн залуу эмэгтэйчүүд юу дутсан гэж тэр одоо хөгшин хүний одоо өрхөнд орох үлээ тийм ээ. Тэгэхээр энэ юу вэ гэхээр бид нар сүнслэг байдлаараа сэрэг байж чадахгүй, муу сүнсийг өөрөөсөө өөрөх амьдралд зайлуулахгүй байгаа учраас бид ингээд муу сүнсний эрх мэдэлтэй нэгний үгэнд одоо ингээд итгээд явандаа бид хүмүүсийн өмнө те нийгмийн өмнө ингээд ичхүрт байдлаар амьдрах, ичхүрт байдалд орох юм үр дүнд хүрж байна гэсэн үг. За өнгөрсөн өмнөх огцорсон ерөнхийлөгч инженер ерөнхийлөгч гэсэндээ талаар ингээд ямар нэгэн байдлаар маш ингээд олон мэдээлэлд гарч байгаа. Бүр сүүлдээ дунд ангиасаа шахуулаад одоо итгэгч байсан гэж хэлж исэн байгаа. Гэхдээ яг итгэгч байсан уу гэхээр болохоор зүгээр ингээд өдрөө болгон Библийн номыг бариад ингээд өөр цуглаанууд явал пасторуудтай ингээд мэтгэлцээл ингээд явдаг байсан байгаа. Гэтэл явандаа яг ингээд сайн одоо болохоор нөгөө тэр ерөнхийлөгч маань бөөм үргэлт итгэдэг байсан, автсан нэгэн байсан гэдгээр бол ингээд жоох олон танил болсон. Тэгэд юу вэ гэхээр явандаа үнэхээр сайн мэдээтэй уулзаагүй учраас хэдийгээр цуглаанд явдаг байсан ч гэсэндээ өөрийгөө өөрчилж чадлагүй явсаар байгаа сүултээ ингээд иймэрхүү нөхцөл байдалд хүрсэн байна гэсэн үг. За муу сүнс юу вэ гэхээр хоосон зүйл итгүүлдэг байгаа. Ямар ч бодит биш зүйлд итгүүлэхийг одоо хүсдэг. Тэгээ сүүлдээ түүндээ автаад итгэснээсээ болоод жинхэнэ сайн мэдээг ялгаж харж чадваргүй болоод сайн мэдээг Бурхны үгийг хүлээж авах чадваргүй үндэ түлхдэг нэгэн болдог. Гэтэл одоо ганцхан Есүс бол Христ гэдэг бол үндсэн сайн мэдээ. Үгээр дамжуулан бид нар шинжлэгдэн Христээр дахин амьлтыг аван бидний амьдралд Бурхны хаанчл ирдэг байгаа. Өнөөдөр та бүхэн бүх асуудлаа Есүс Христийн хүч чадлаар шийдээсэй хэмээн өрөөж байна. За тэгээд муу сүнсэнд автан буруу зүйлдээ итгэн хүмүүс гуйж байгаа хүмүүс маш их байна. За тэгэхээр зөвхөн Библиэлд Бурхны үгэн дээр л муу сүнснүүдийн талаар гардаг, муу сүнснүүдийг зайлуулах аргын талаар бидэнд гарч сургамжилж байгаа. За 6000 жилийн туршийн хүн төрөлхтөн түүхэнд муу сүнсний талаар гарч ирж байгаа зүйл байгаа лээ тийм ээ. Тэгэхээр юу вэ гэхээр Бурхны үгийн дагуу, Бурхны амлалтын дагуу Эхлэл 3:15-ын дагуу муу сүнснийг зайлуулдаг тэрхүү чуулган Бурхан дахин амлалтын хүчийг, шинжлэхийн хүчийг, ариун сүнсний хүчийг өгдөг учраас энэ цуглаанууд бол оршиж байгаа. Дахин Матай номын 12:28-ыг харцгаая. За ийхүү амласан байгаа тийм ээ. Бурхны сүнсээ чөтгөрүүдийг зайлуулан Бурхны хаанчл та нарт ирэх болно гэсэн байна. Ариун сүнсний хүчийг аван ариун сүнсээр хүчийг ав муу сүнснийг зайлуулах үед таны дотор Бурхны хаанчл ирэх болно гэсэн байна. Тэгэхээр ариун сүнсний хүчийг аван муу сүнсийг зайлуул. Тэгээ та бүхэн өөрийнхөө гэрт байлган би дотроо ингээд муу сүнсний гэрийг барина гэж бодоод үзтээ. Бодох төдийл муухай биш байх гэж үү? Эвгүйцмээр биш байх гэж үү? Муу сүнс танай гэр бүлийг ингээд ухаж ороод ирээд орох үед юу болох вэ гэхээр таны гэр бүлийн амьдрал, таны гэр бүл уламд ороодч эхэлдэг байгаа. Өнөөдөр муу сүнсийн үйлдэлүүдийг, ажлыг Есүс Христийн хүч чадлаар эрх мэдлээр нуруу гацгаая.
Тиймээс та бүхэн үнэхээр сэтгэл булаам болох болно. Жинхнээс хүмүүс нөлөөлөгдөж чадвартай нэгэн болно. За Матай номын 12-ын 43-45-ыг харъя. Бузар сүнс хүнснээс гарахдаа усгүй ангамл газраар хэрэн хисэж амралтыг хайвч ис олдог. За 44. Тэгээд тэрээр би хаанаас гарлаа тэр гертэ эргэж очие гэдэг. Буцаж ирээд өнөөхийг хинч эзлээгүй бөгөөд шүүрцэн зэгцтэй болсныг нь тэр хардаг гэсэн байна. Та бүхэн юу вэ гэхээр цуглаанд ирээд төрөх хэсэг хугацаанд Есүс Христийн итгэх үед ингээд баг багаар ингээд хариултуудаа авдаг байгаа. Жишээ нь одоо хоол идэх чадваргүй байсан хүмүүс ахын бол хоол та болох ч юм уу те мөнгөгүй байсан хүн ирээ жоохон мөнгө авдаг мөнгөтэй болдог ч юм уу те багаар ингээд олон талбарт ингээд багын ингээд өрөөлүүдийг авдаг байгаа. Гэтэл түүнийг ингээд авангуудаа хүмүүс баярлаа амен халелуя гэл өнгөрөөчдөг. Тэгээд хэсэгхэн зуур ингээд тэр зүрстгэл нь цэвэр ариун болж эхэлдэг. Есүс Христ бүр ингээд үндсэнд нь ороод тэг үнэхээр ингээд яс маханд нь шингээд Есүс миний амьдралыг хэм шиг болоогүй зүгээр ингээд ертөнцийн хэм маягаар хараад итгэждэг. За тэрнийг бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр өнөөдөр содчин давтар гарсан шин хоосон тийм ээ эзлэгдээгүй бөгөө шүүрцэн цэгцтэй болсон байна гэж хэлж байна тийм ээ. Яг ингээд нэг юм хөөрхөн ингээд интерьерийн гоё хийцэн цэвэрхэн гэр шиг харагдаж байгаа гэж байна. За гэтэл энэ өчнөд юу хэлсэн мэхээр тэр герт эзэн наалга хоосон байна гэсэн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр Мосес тэр биенээс гарангууд Бурхны үгээр сайн мэдээгээд амжилт тэр гэр цэвэрхэн зэгцтэй болцсон байгаа. Гэтэл тэр гэрний эзэн буюу Есүс Христ нь яг тэр дотор нь байхгүй байгаа байдлыг илэрхийлж байна. Тэнгүүт нөгөө Мосес ч ашиггүй энэ гэр маань бүр зэгцтэй цэвэрхэн боллоод болчиж тэгтээ эзэнгүй байна. Буцаад орё гэд ордог байх нь ганцаараа биш бүр олон сүнснүүдтэй хамт ордог байгаа. 45-ыг уншия. Тэгээд тэр явж өөрөөсөө илүү муу өөр 7 сүнсний хамт ийшээ орж тэндээ амьдардаг аж. За энэ юу гэсэн вэ гэхээр Есүс Христийг өөрийн зүрх сэтгэлийн эзнийг болгоогүй цагт дахин муу сүнс орж ирдэг байна. За сайн мэдээ бол өөр зүйлээр огтхонч дүүргэгддэггүй. Есүс бол Христ. Есүс Христийн загалмайн хайр тэгээд ариун сүнсний хүч чадлаар зөвхөн дүүрдэг байгаа. Бурхны хайраар. Тэгээд Есүс Христ бол миний амь, миний гэрийн, миний зүрх сэтгэл гэрийн эзэн, миний бүх амьдралын амьд оршигч хаан. Надтай хамт амьд оршдог нэгэн хэмээн итгэж түнтэй хам байх үед би болон миний гэр бүл болон миний үр удам хойч бүх зүйлс дүүргэгдэж ирдэг байгаа. Өнөөдрийн Библийн үгдэр гарсанчлан тэрхүү Есүс Христийн муу сүнсийг зайлуулж байгаатай адилхан та бүхэн ч гэсэндээ иймхүү муу сүнснүүдийг зайлуулах болтугай. За дэлхийн толлохоор бид өөрсдийгөө улам гоё харагдуулахыг биднийг ингэж зөвхөн гаднахаа л өөрчлөхийг хүсдэг байгаа. Зүгээр дэмэд гоё болго яадаг гэхээр жишээ нүдэн дотор байгаа зүйлээ ингээд авах хэвээр адил түрийг авахааргүйгээр ингээд дээр нь усан жол олон юмар будаад бүр харагдахгүй юм шиг дүр эсгүүлэхийг хүсдэг байгаа. Гэтэл доторх тэр нүдэн доторх орсон муухай юм авах хэвээр адил түүнийгээ ингээд өөр өнгө юмар ингээд дараад нуухыг оролдоод байгаа тийм ээ. Гэтэл сайн Бурхны сүнс бурхан тэрхүү муу зүйлээ авахгүй бол хичнээн олон гоё зүйлээр ингээд далтсан ч гэсэндээ тэр нь байсаар л байх болно. Мөн тэр нь тогтворсоор явандаа байсаар одоо муу үр дүнд хүрэх болно гэдгийг харуулж байна. Тийм болохоор бид нар Бурхны үгээр өөрийгөө харах үед, шүүх үед, шинжлэх үед тэр муу эрен сүнс, муу зүйлс нь арилах болно.
Бидний Бурханаас холдож байгаа тэрхүү нүгэл Бурханаас бага үед тэр холдох үед биднийг одоо сэтгэл зүйн хувьд олон торлолын ингээ халдалтуудад оруулдаг байгаа. Тэгээд байнга ингээд гомдол тийм ээ. Эсвэл шалтак тоолдож эхэлдэг байгаа. Гэтэл Бурханы үг сайн мэдээ олгон бидэнд зөвхөн товч бөгөөд тодорхой хариултыг л өгдөг. За юу гэж хэлсэн бэ гэхээр чи бол Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн сүнслэг нэгэн. Бурхан чиний хамранд амьсгалыг одоо үлээж хийснээр ам орсон. Тэгээд Бурханы сүнстэй сүнслэг нэгэн. Сүнслэг махбат. Тийм учраас Бурханы сүнсээр Бурханы амьслаар бий болсон сүнслэг нэгнэнд Бурхантай хамт байж Бурханы үгээр байх үед амьдрах болно. Амьдрах боломжтой. Тийм учраас миний төлөө Бурханы хүү Есүс Христэд ирж Есүс Христэд бүх асуудлыг дуусган Бурхантай хамт байх боломжийг бий болгосон. Тийм учраас энэ ертөнцид амьдарч байгаа өдөр хугацаанд дахин амлалтын эзэн Есүс Христийг өөрийнхөө бидний зүрх сэтгэл сүнсэнд үргэлж хамт байгаа учраас Есүс Христийн нэрээр нэр доторх эрх мэдлийн хүчээр энэ газар дэлхийд залбиран тунгаглан амьдрах хэрэгтэй. Тийм учраас зөвхөн Есүс Христ дотор байгаа нэгэн өрөөгдөх болно. Тийм болохоор Библи үргэлж бидний сүнслэг нэгэн гэдгийг илчилж байдаг. Энэхүү утга учирыг, энэхүү Библийн үгийг үгүйсгэж байгаа хүн буруу одоо ойлголттой буюу буруу итгэлтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөн ухаан өнөөдөр өөрийгөө дахин шинжилээс амин өрөөж байна. Өнөөдрийн Библийн ишлэл та бүх бичлэлийг итгэж байгаа нэгэнд Бурхан яа харахгүй өөрийн өрөөлийг, эрх мэдлийг хамт өгөх болно. Энэ бүх дэлхий итгэдэггүй хүмүүсийг бүгдийг нь хамраад хүмүүсийг төөрөлдөд оруулах тэрхүү сүнслэг муу ёрийн сүнслэг ийм соёлоор биднийг удирдахыг оролдож байгаа. Зүтгэлсэлгүй ертөнцийн гой сайхан ертөнцийн хэмжүүрийн дагуу бид өөрсдөө байхын тулд амьдарч байна. За тэгээ энэхүү байдлаас бид нар гарч чадж байгаа зүйл нь өөрөө ерөөл байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр тэрхүү ерөөлийг авсан учраас бид нар энэхүү газар ирээд сайн мэдээг сонсон Бурханы үгийг аван хамтдаа залбирч байна. Тэгээд энд бид нарыг энэ цуглан Бурханы үгийг хүлээн аван залбиран гимшин байх үед Есүс Христ бүх зүйлийг одоо үе таалга нээж өгдөг байгаа. Бягадвал бидний ирээдүйг Бурхан аль хэдийн баталгаатай болгосон тийм ээ. Ханaan руу явах тэр бүх замыг одоо бидэн бэлдсэн. Йохо За дэд тул 28:12-д гарсан шиг бидний бүх замыг тэгшигч гэсэн бүх зүйлийг одоо хангана гэсэн байна тийм ээ. За газар дээр чинь цаг үйлрэлт хур бороо оруулж гарын чинь аливаа ажил үйлсийг ивэхийн тулд эзэн чамд Тэнгэрийн сайхан сан хөмргөө нээн. Олон үндэстэн чамаас зээлнэ харин чи зээлэхгүй гэсэн байна. Амен. За ийхүү эзэн бидэнд амласан
За пастор хэдий пастор ингээд харагдах ч юм уу ямар нэгэн байдалд орсон ч гэсэндээ пастораар дамжуулан олон хүмүүс аврагдах нь чухал. Гэтэл одоо тэхийн газарлага пасторууд нь өөрөө байгаад өөрөө авралыг авахыг одоо илүүд үздэг. За пастор гэдэг зүйл хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хүмүүс сайн мэдээг хүргэхийн тулд өмнөөс тэнхүү Бурхны өрөөлийг тэр Тэнгэрээс ирж сайн хэлсэнчлэн Библиэлд гарсанчлан энэхүү өрөөлүүдийг авахын тулд бид нар замыг нээж өгч ойлгуулж харуулах нь жинхэнэ пастрын одоо хийх ёстой ажил үүрэг. Иесус Христ өөрийн дагалдагчтай дуудахтаа юу гэсэн бэлээ тийм ээ хамт. За бид нар хамтдаа дагалдагчтай юу гэж хэлсэн бэ? Би та нарт хамтдаа сайн мэдээнд тараагаад муу сүнснүүдийг зайлуулах эрх мэдлийг өгсөн гэж хэлсэн тийм ээ. Матай номын 12:28 гэсэн. За өнөөдрийн ишлэлийг харах юм бол ямар ч байсан би ингээд хүнийг өдөрддөг муу сүнс сатан байгаа гэж хэлж байна тийм ээ. Энэ хүмүүсийг өдөрддөг нэгэн хүмүүсийг өдөрдөөд хүмүүсийн сүнслэг байдал болон махбод амьдралыг одоо өдөрдөн сүрлийн зам руу дагуулж байгаа нэгэн байгаа учраас үүнийг зайлуулах эрх мэдлийг өгөхөөр би ирлээ гэсэн байна тийм ээ. Тиймээс өнөөдөр муу ярийн сүнс Бурхны хүүг маш сайн мэдж байгаа үстэй тийм ээ. Эвчлэл дээр гарсанчлан та яагаад бид нарыг зовоогоод байгаа юм бэ гэсэн байна тийм ээ гэж хэлсэн муу сүнс Есүс. Есүс бол Христ. Тэр нэрийг дууд гэхэд та яагаад намайг зовоогоод байгаа юм бэ гэж байгаа хгүй. Есүс Христ дуудаг. Тэр болохоор муу сүнс нь автчихсан нэгэн. Одоо шин би Есүс бол Христ гэд дууд гэх үед хин нэгэн надад та яагаад намайг зовоогоод байгаа юм гэ тэ. Есүс Христ гэ хэл гэхэд тэрийг хэлж чадахгүй байгаа. Хэлж чадахгүй байгаа байдалд оруулчихсан муу сүнс түүнийг захирч байгаа учраас. Есүс бол Христ. Яагаад би Есүс бол Христ гэж хэлж чадахгүй байна гэдэгтээ анхаарах биш. Есүс бол Христ гэдгийг хэлэх үед муу сүнс зайлгаадах болно. Гэхдээ та бүхэн муу сүнсэнд одоо автсан, муу сүнсээ өдөрдүүлж байгаа нэгний хаваас таач гисэн муу сүнсний иргэшэлд орох болно. Өнөөдөр ишлэлээр гарсанчлаа Есүс дөнгөж орж ирэл номлолоо сургаалаа айлтгах үгүй юу? Муу ярийн сүнс шууд ингээд та юунд биднийг авчна вэ, зовооно вэ гэж байгаа зү тэ. Гэтэл Есүс Христ хүмүүс зовоосон юм үгүй шүү дээ. Сайн мэдээг тараасан хүн төрлөختөн бурхан салдан гим нүгэлтэд орлоо. Тэгээ сайн мэдээг хүлээн аваад бурхантай уулз гэж хэлэх үед түүнийг нь одоо сонссон хүмүүс та юунд биднийг зовооно гэж байна тийм ээ. Энэхүү зүйлээс биднийг аврах цор ганц хүмүүс бол Христ Бурхны хүү. Тийм учраас түүнийг бид нар явууллаа. Иесус Христосийн нэрийг дуудан залбирах үед түүнийг тунгалах үед Бурхны хаанчлал, Бурхны алдар сур ирэх болно гэж хэлсэн. Гэтэл үүнийг сонссон хүн та юунд биднийг зовооно вэ? Хавчна гэж хэлж байна тийм ээ. Ингэж хэлж байгаа нь бол ер нь бол муу сүнсэнд автсан нэгэн гэж хэлж болно. Тэгээд сайн мэдээг тураах үед хүмүүс дургу байдаг. Өнгөрсөн 7 хоног Есүс Христосгээ хэлсэн бол болоо штэ. Бид нэр бүтэн жилийн турш 7 хоног ол Есүс бол Христийг сонсох хэрэгтэй юм уу? Одоо болоо штэ. Гэж гомдлож эхэлдэг тийм ээ. Яагаад гэж бахаар бид Есүс бол Христ гэдгийг сонссноор бидний дотор байгаа зүйлийг одоо даган илрүүл доторх өөрийн дотор буй тэр одоо муу ярийн сүнсний ажлыг хар гэдгийг харуулахын тулд бид нар ингээд тунхагладаг.
За тэгээд Есүс бол Христ хэмээх дуудах үед бид нэр шинжлэгдэн муу сүнснүүд зайлдаг байгаа тийм ээ. Тийм учраас тэр нэрийг дуудах борд шинжлэгддэг учраас бид дуулж байгаа. Өнөөдөр мөргөлд ирсэн та бүхэн ирсэн хүн бүхэнд муурын сүнснүүд зайлан одож Есүс Христийн нэрийн тэрхүү хүч чадлыг эрх мэдлийг өөрийн болгон муу сүнснийг зайлуулах нэгэн болоосаа юм өрөөж байна. Та бүхэн нэг сайн бодоод үзээрэй. Сайн бодоод үзэх юм бол та бүхнийг цуглаандаа ирэх тэр бүх замыг бол ингээд муу сүнс юу н аль болох хаасан байдаг бодол санааг хүртэл гинт ингээл ирмээргүй санагдал тийм хол санагдал 9 журийн байдлаар ингээд бидний төрсгөл оюун бодолд ингээд тэгэл мөргөлийн их хүнт ингээд магтан дуу дуулахад өнөөдөр битээ дуул гэлтэй. Өнөөдөр битээс л Христийг дуул өөр юм дуулъя. Өөр магтаал үргэж гэдэг юм уу те. Ингээл баг багаар ингээд өөрийн мэдлгүй эсэргүүцдэг тийм зүйл байд. Өнөөдөр ядраадаа нүдэ анаад байж гэх мэтчлээ ингээд бидний бие махбодоос өөрийн мэдлгүй төсөөлхийн аргагүй олон зүйлүүдээр илэрч байдаг муу ерөн сүнсний ажлууд байгаа. Ойрд ингээ пастор одоо юу сонин ингээд дотроод дуудуулаад дотроод магтаал хийгээд байгаа тий харахад хүртэл айгу онцгүй юун тороод одоо ард юу цохиолын дуу шиг дуу ийм магтаалын дуудуулаад байгаа ч юм уу тий. Гэтэл би ч гэсэн заримдаа бас ингээд зарим дуугийн сонсоод ингээд сонсох үедээ бас ингээд ичих ч юм уу ингээд санаа зовх сэтгэл төрдөг байгаа. Гэхдээ би бурхны өмнө ирсэн. Гэтэл бурхан сайн мэдээний агуулгатай энэхүү магтаалыг хүргэхэд бурхан баярлаж байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд би ч гэсэн талархалтайгаар ингээд тэрч ирсэн. Тэгвэл ингээд бөө мөрөглүүд ингээл 9 жорын сони юм нүүрэндээ зүгээл чихмэх ингэртээ зүгчээл сонин ойрол чарлаал дуулж бүжиглээл эдэн штт те. Тэгэхээр тэд нар ичихгүй байхад бид нар яагаад ичих хэвээр гэж Есүс Христийн сайн мэдээ тунхаглан Бурхан дөргөж байгаа магтаалыг бид нар яагаад ичих хэвээр гэж ямар ч хэлбэрээр байсан Есүс Христийн нэрээр бүх асуудлаа ингээ шийдвэрлэх гэсэн дуу хүртэл хийсэн байгаа. Тэгээд тэрхүү дууг ингээд магтаалын дуу тавих үед заримс ингээд ичдэг хүмүүс байгаа бол тэр нь бол зүгээрээ гол нь бид нар энэ дуугаар дамжуулан Есүс Христэд тунхаглан бидний сүнс ингээд ирж байгаа сүнсэнд өөрчлөлт ирж байгаа. Тэгээд үнэхээр ингээд ариун сүнс болон муу ариун сүнсний ажлыг ялгаж салдаг болоод ирсэн хүмүүс бүр энэ дууг энэ магтаалыг ингээд сонсгонгоо бүр чин сэтгэлээсээ дуулан баярлан бүр ингээд хувцсан дээрээ хүртэл ингээд том загалмаа хүртэл зураад ирэх хэмжээний тийм их одоо ерөөл энэ эрх мэдэл хүч чадал энэ бурхны магтаалын донд оршдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд одоохондоо ойлгохгүй байгаа хүмүүс байж болно. Гэхдээ энэхүү зүйлийг ойлгоод ингээд ирж байгаа хүмүүс нь ерөөлтэй ёо. Тэгээд сонсон магтан дуулах бойд бурханд магтаалыг өргөх үед бид бас өөрчлөгдөж байдаг. За үнэхээр бүгдээрээ бурхантай хамт явдаг тэрхүү Иммануэлийн ерөөл байх хэрэгтэй. Хамтдаа алхах хэрэгтэй бурхантай. Бурханыг та хамт байж байнгын одоо бурханыг магтах хэрэгтэй. Магтаалыг өргөх хэрэгтэй. Өнөөдөр Есүс бол Христ хэмээх тэрхүү хамт алхах тэрмүү аялалд та бүхэн амьдралд эхлээсээ мөрөөж байна. Мартсан. Би ч гэсэндээ ингээд Есүс бол Христ тунхаглахгүй байх юм бол
байнга ингээд мартдаг бас болоод байгаа. Тийм болохоор үргэлж Есүс бол Христ хэмээн тунхаглан өөрийгөө шинжлэх ёстой. За хамтдаа магтаалтад хүргэцгөөё. Явах зам маань хэцүү байсан ч хамтдаа явъя. Сайн мэдээний гэрлийг дагаад хамтдаа гараа хөтлөн хатлахцгаая. ертөнц намайг хаасан ч би, намайг хорьсон ч би огтхон ч ганхахгүй. Есүс бол Христ. Итгэлээрээ алхнаа. Нэг алхам, хоёр алхам, эзнийг даган алхам. Гурван алхам, дөрвөн алхам, сайн мэдээг тунхаглацгаая. Дэлхийн ертөнц надаас нуруугаа буруулсан ч гэсэн би огтхон ч айхгүй. Есүс бол Христ. Сайн мэдээний замаар хамтдаа алхацгаая. Есүс бол Христ. Бид бол Бурхны өгөхөд. Бүх асуудал дууссан. Муу сүнсээ зайл, ариун сүнсний дүргэлт, дэлхийн илгээлт. За бибинийхээ царайг хараад хамтдаа уулзах. Сайн мэдээний магтаал миний дуу, миний хүч болдог. Бурхны өгсөн замыг огтхон ч алдахгүй. Есүс бол Христ. Амийн замаар алхнаа. Нэг алхам, хоёр алхам, хайраар алхамж. Гурван алхам, дөрвөн алхам, үннийг тунхаглая. Дэлхийн ертөнц намайг үгүйсгсэн ч би огтхон ч айхгүй. Эзэн ба би өөрт хамт алхах болно. Мөнхийн замаар хамтдаа алхах болно. Есүс бол Христ. 부하지경으로 우리는 예수 그리스도로 부하지경이라니까. 근데 사람들은 막 이걸로 가잖아. 이상. Есүс Христ дотор баясан магтаал өргөж байна тийм ээ. Гэтэл ингээд ихэнх хүмүүс болохоор ариун сүнсэн давтан биш ингээд ийм өөр байдлаар ингээд за чуулганууд ингээд зөв байдлаар бидний асуудлыг шийдвэрлэж өгөөг учраас дээр үед ингээд хүний ингээд цээж рүү гартаа юм жижиг юм хийж аваад ингээд цээж нь хатгаад цус гаргаж одоо муу зүйлсийг сайлуулдаг тийм эмэгтэй байдаг байсан юм алдартай. Тэгээ тэр эмэгтэй ингээд дуулаад бүлэнд хүмүүс ингээд дуулж бүжиглээл ингээд тэрэнд нь бүр ингээд автдаг. Ингээд бүр ингээд ухаан мэдрэлээ алдтлаа ингээд тэр дуунд нь автдаг байсан. Тэгээ харах юм бол ингээд том одоо хуулийн байгууллагын хүмүүс тийм ээ, прокурорууд гэл том хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс ингээд тэнд очиод ингээд тэр эмэгтэйн дуугууд нь ингээд сонсоод дуулж бүжиглээд тэг ингээд очиж ингээд юм сонио үйлдэл хийдэг байсан байгаа. Одоо нөхрүүдтэй мэддэгдэхгүйгээр тийм ээ. Ингээд нэг ёсондоо тэгж тэр хүмүүсийн зүр сэтгэлийг ингэж хөдөлгөөд ингээд хийдэг байсан байгаа. Тэгээд
тэнд очдог байсан. Тэгээ тэр хүү одоо алдартай том VIP хүмүүсээ очдог байсан. Яаж мэдсэн бэ гэхээр дараа нь тэр хүмүүс ингээ өргөл өргөдөг байсан байгаа. Өөрийнх нь өргөл өргөөд маш их хэмжээний мөнгө одоо 10 сая, 50 сая төгрөг өгөөд ингээд байсан. Дараа нь ингээд илчлэгдсэн байгаа. Гэх жишээний ингээд бурхныг ингээд нөгөө нэг юм үгийн дагуу биш ин магтааллыг өргөх үед ингээ хүмүүс бүр их ингээд цугларч байгаа надад харагдсан. Тэр юу вэ гэхээр ингээд нөгөө юм бурханлаг бус юм сатанлаг зүйлс ингээд ийм соёлд хүмүүс автаад байгаа гэдгийг харж болно. Тэгээд тэр хүмүүсийн ингээд цээжүүр ингээд хатгаад цусмас гаргаад ямар нэг үйлдэл хийх үед ингээд тэр айгу муухай үнэр гардаг ч юм уу те ингээд тийм байхад хүртэл тэр үнэрийг ч мэдрэхгүй байх хэмжээнд ингээд тэр зүйлдээ бүр муу сүнсэнд ингээд автчихсан байсан байгаа. 그 이제 포천 기도원에 가가지고 Буцаанаад хотод байдаг байсан. Залбирлын өргөнд би нэг удаа очиж исэн. Дээр үед тэрний яасан гэхээр жоохон дээр үеийн хуучин машинтай ингээ хизээ дугуун салаад унах бол гэсэн хэмжээнд байсан тийм машинтай. Тэгээд тэр машиндаа одоо самуунийн буюу гэргийгээ суулгаад хамт явдаг байсан байгаа. Тэгээд тухайн үед жинхэнэ сайн мэдээг мдээгүй Есүс Христийн нэрний эрх мэдлийг мэдл болон шин авралын энэ замыг мэддэггүй байсан би. Тиймхүү одоо хүнд хэлэхээс ч одоо санаа зовмоор тиймхүү ичгүүртэй байдалд байж болохоор тийм өнгөрсөн үе надад байдаг. Тэгээд бурхан тэгээд тухайн үед ингээд нөгөө нэг хэмт нас оронгууд би тэрийг ингээд машиндаа хийгээд авч яваад одоо тэрийг оршуулгын газар ч юм уу тийм шатад газар ингээ аваач өгөх тийм ажил төрөл тусалдаг байсан байгаа. Тэгээ Библиэр харсан мэд нэг юм үг байдаг. Өгсөн хүндээгээ үйлчлэх гэж хэлсэн байдаг. Тэгэхээр би юу вэ гэхээр итгэл дотроо тухайн үед өчгсөн байсан гэдгээ одоо бодохоор тэгж ойлгодог. Тэгээ би энэхүү буруу итгэл дотроо буруу зүйлд итгэснээсээ болоод ийм хүү буруу хувь тавиландаа амьдарч байсан. Бурхан хэрхэн намайг өрөвдөн хайрлсан учраас надад энэхүү 3:15-ыг Эхлэл 3:15-ын сайн мэдээг өгсөн болоо гэж би боддог. Тэгээ би тухайн үед өдөө хүртэл ирсэн тэрхүү гансрал болон хэцүү амьдралнууд маань одоо л миний үед Бурханы өгсөн өрөөлөөр өршлөгдсөн байгаа. Тэр өрөөл дотор би амьдарч байсан учраас тэрхүү зүйлүүд байсан учраас би одоо Бурхантай хамтдаа алхдаг нэгэн болсон. Ирээдүйн ямар нэгэн талаарх одоо санаа зовлтууд бүх зүйлээ би хийсэн байгаа. Тэгвэл миний Бурхантай хамт явах мөнхийн хаанчлалын төлөө явах тэрхүү зам бол Есүс Христ гэдгийг ойлгосон учраас өнөөдөр та бүхэн Эхлэл 3-ын Үйлс номын Үйлс номын 4-р бүлэг дээр харах юм бол Фарисеучуд Есүс Христ гэдэг нэрийг дуудахааргүй хэмжээнд одоо хүргэсэн байгаа. Түүний нэрийг дуудах үед одоо задлаж алах хэмжээнд ингэж Есүс бол Христ гэдэг нэрийг тунхаглуулахгүй тийм байдалд байлаадаг байсан. Хин тийм хөвгөлдлийг хийх вэ? Фарисеучуд дотор байгаа муу ёрийн сүнсний ажил байсан байгаа. Тийхүү фарисеучуд муу ёрийн сүнсний ажилд автсан тул өөрөө юу хийж байгаа ч гэсэн мэдэхгүй хэмжээнд одоо Есүсийн нэрийг үгүйсгэжсэн байгаа. Тэ өнөө орчин үед ч гэсэндээ ингээд одоо ч гэсэндээ бидний ингээ харах юм бол Есүс Христ гэдэг нэрийг үгүйсгдэг ийм чуулганууд одоо Христ сэтгэлтэй зөндөө байдаг. Бид огтхон ч оройтойгүй
Бид Есүс бол Христ хэмээн тунхаглах үед бидэнд хүмүүсийг Бурхны амласан тэр хүмүүсийг өөлөх болно. Есүс бол Христ хэмээх тэрхүү нэрийн хүчин дор харанхуй хүчнүүд нуруу унах болно. Тийм болохоор бусдын сүнсийг зайлуулах биш, өөрийн дотор байгаа тэрхүү миний биеийг эзэмдэж, миний биеийг одоо өрхтөн хөдөлгөж буй тэр бүх муурын сүнснүүд Есүс Христосийн нэрээр хөөн зайлуулах тэрхүү шинэ итгэлийн зам өнөөдөр бий болоосай мөрөж байна. Хамт орш эзэн бурхан минь. Өнөөдөр Капарнаум чуулганд очин тунхагласан, сургамжилсан тэрхүү Есүс Христосийн шинэ үг, Бурхны үг бидэнд өгсөнд баярлалаа. Одоо цуглахын дотор зөв сайн мэдээ тунхаглахад Есүс дотор муу сүнсэнд автсан хүмүүс муу сүнсэд ангижран бүх асуудлууд нь шийдэгдэх тэрхүү бий болох цуглаан дээр байгаа бүх Бурхны хүүхдүүдээс бол Христийн мэх тэрхүү нэрийг дуудан дахин амьлалтын шинэ өрөөлүүд болон амлалтын өрөөлүүд бий болгооч. Өрөөлүүдийг эдлэхэд бидний өдөр тааж. Муурын сүнс сатаныг ч гэсэн харж мэдэрдэг. Мэдрэн Есүс Христосийн нэрийг дуудах үед харанхуй хүчнүүд муурын сүнснүүд өвдөг сөвдөн зайлан одох тэрхүү өрөөлүүд ажлууд бий болгоход туслаач. Бурхны хүү Есүс Христосээр дамжуулан бидэнд ирсэн тэрхүү Бурхны хайр, загалмайн хайр болон дахин амьлалтын хүч Есүс Христосийн нэрийн тэр хүч чадлыг бидэнд өгсөнд баярлалаа. Есүс Христосийн нэрийн тэрхүү эрх мэдлийг хэрэглэх буйд, ашиглах буйд муу сүнснүүдийг зайлуулах үед бид Бурхны үгийн гэрчүүд болох өгөөч. Бидний биеийг хүлж буй тэр муурын сүнсний гинжүүд яг одоо тасран унах болтугай. Өнөөдөр миний биеийг барьж буй тэр бүх муурын сүнснүүд уруу унах болтугай. Өнөөдөр миний бие дээр байгаа махбодын хэмжээ болон хэв хязгаараас даван ангижран гарах болтугай. Махан биеийн бодлуудыг Есүс Христосийн нэрээр үгүйсгэн ариун сүнсээр дүүрсэн тэрхүү хамгийн сайн мэдээний гэрлэлээр гэрэлцэнийг болгож өгөөч. Гэр бүлд нь байгаа тэрхүү гэр бүлээр дамжин ирсэн тэрхүү муурын хараалууд, өвчлөлүүд тэгээд донтолтын бүх зүйлүүд Есүс нэрээр найлуулах болтугай. Шашинлаг хэмжүүр, шашинлаг үзэл автан Бурхны үгийг сайн мэдээг хэмжиж буй тэр бүх муурын сүнснүүд яг одоо Есүс нэрээр нурман Есүс Христ дотор жинхэнэ Эхлэл 3:15-ын сайн мэдээг тунхаглан дахин сэргийх тэрхүү хүчийг өгөөч. Өнөөдөр Цэглэн Есүсийн нэрээр ариун сүнсний бэлхэн дүүрэн байдлыг өсдөг нэгэн авдаг нэгэн болон ариун сүнс төрөлтөөр дамжуулан Есүс Христосийн нэрийн тэрхүү хүчээр дамжуулан муу ёрийн сүнснүүд автан дарлагдаж буй тэр бүх сүнснүүд эдгэрэн чөлөөлөгдөх тэрхүү ажлууд бий болт удирдаач. Харанхуй хүч өгөө болон гэрлийн хүч эрх мэдэл 3:1-15-ийн нation үндэснээр амьдрахад биднийг удирдаач.
Одоос эхлэн миний биед ирсэн байгаа тэрх муурийн сүнснүүдийн ажлуудыг Есүс Христийн нэрээр өгөн зайлуулдаг шинэ сургаал хүч дадал бидний бие дотор бий болгож өгөөч. 이단 종교들에게 현혹되거나 미혹되지 않도록 Буруу урсгал болон гаж урсгалын ямар нэгэн өгөгдөл одоо сайн гэж харагдаж буй тэр бүх муурийн сүнснүүдийн ажлуудыг ялгаж салах чадвартай байлгаж өгөөч. Есүс нэрээр залбирлаа. Амен.